Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь 1942 онд байгуулагдаж 60 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэжээ. Манай сургууль нь 8 бүрэлдэхүүн сургууль, 3 салбар сургууль, 4 судалгааны хүрээлэн, төв, 4 их сургуулийн эмнэлэг, 2 совилал, ерөнхий боловсролын сургууль, 2 цэцэрлэгтэйгээр ажиллаж нийт 1975 багш, эмч, совилогч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд бакалаврын 19, дипломын 8, магистр докторантурын 21, төгсөлтийн дараах сургалтын 41 хөтөлбөрөөр 16,320 оюутан суралцж байна. Манай их сургууль нь боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх зорилгоор салбар сургуулиудын тоог нэгээр нэмж, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Архангай аймаг дахь Хангаан бүсийн совилгын сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний цогцлборыг байгуулан дараах 7 хөтөлбөрөөр эсэлт авч байна. Совилогч, уламжлалт анагаахын совилогч, эм найруулагч, нүүр амны техникч, нүүр амны эрүүл хувьч, эмнэлцэн лабораторийн технологи, дүр сонирхлооны техник гэсэн мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэнэ. Бүх шатны эмнэлэг эрүүл мэндийн байгууллагад ажиллах боломжтой, өвчтөн бүртэн анхаарал халамжтай хандаж, тэдэнд итгэл найдвар өгөх чин хүсэлтэй мэргэжилтэн буюу совилогч болон уламжлалт анагаахын совилогч мэргэжлээрээ суралцахыг хүсвэл хим болон биологийн хичээлээр эсэлтийн ерхий шалгалт өгч 410-аас дээш оноог авч элсэн суралцах боломжтой бөгөөд хэрвээ 501-ээс дээш оноо авбал 100% засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой. Япон, Солонгос, Тайвань улсуудад суралцах боломжтой. Нүүр амны техникч мэргэжлээрээ суралцахыг хүсвэл хим математикийн эсэлтийн ерхий шалгалтад 430-аас дээш оноо авч элсэн орно. Мөн анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ректор нэрэмжит тэтгэлэг болон бүгд найрамдах Солонгос улсын иргэн Жи Хёндягийн тэтгэлгийг хүртэх боломжтой. Эмнэлгийн эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх зэрэг эрүүл мэндийн төвүүдэд ажиллах боломжтой. Эм найруулагч мэргэжлээрээ суралцахыг хүсвэл хим биологийн эсэлтийн ерхий шалгалтад 410-аас дээш оноог авч элсэн суралцах боломжтой. Улсын төрөлцсөн болон эрүүл мэндийн байгууллагын лаборатори, бүсийн онцлогоо эмчилгээний төвд ажиллах боломжтой. Лабораторийн техникч мэргэжлэр хим математикийн эсэлтийн ерхий шалгалтад 410-аас дээш оноо авч элсэн орох боломжтой ба техник технологи ашиглан онцлогоо шинжилгээ хийх лабораторийн техникч мэргэжлийг сонгон суралцаарай. Шүдэд цоорохоо амны хүндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд анхаардаг, иргэдэд амны хүндийн эрүүл мэндийг дэмжих сургалт, зөвлөгөө өгдөг, нүүр амны эрүүл авахч мэргэжлээрээ суралцахыг хүсвэл хим биологийн эсэлтийн ерхий шалгалтад 430-аас дээш оноог авч элсэн суралцах боломжтой. Мөн цалинтай оюутан хөтөлбөрт болон ректорын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах боломжтой гэдгээрээ давуу талтай. Оншилгоо эмчилгээний зорилгоор өндөр өртөгтэй рентген, компьютерт томограф, сарансан резонанс томограф, ангиограф, маммограф зэрэг онцлогоо хийдэг мэргэжилтэн болохыг хүсвэл дүр сонирхлооны техникч мэргэжлээр суралцахыг урьж байна. Хим математикийн хичээлээрээ эсэлтийн ерхий шалгалтад 430-аас дээш оноотой хүүхдүүд суралцах боломжтой ба анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Монгол, Японы эмнэлэг, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд дадлага хийдгээрээ онцлогтой мэргэжилт юм. Мөн анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Архангай аймаг дахь Хангаан бүсийн их сургуулийн эмнэлгийг байгуулан орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, багаж материалыг ашиглан дэлхийн жишгт нийцсэн оновчтой, жанрын баталгаатай үзлэг онцлогоо хийн өвчнийгээ эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд голчлон анхаарч, эмчилгээний тусламжийг өвдөлт айдас үүсгэлгүйгээр гадуур хамгааллын дэглэмийн өндөр түвшинд үзүүлэхээр бэлтгээд байна. Та бүгдийг анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Архангай аймаг дахь совилгын сургалтын эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний цогцлборт суралцахыг урьж байна.